Нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлтөд тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурал буюу COP17 Тэнгэр телевиз та бүхэндээ шууд амжуулан хүргэж байгаа. За яг одоо манай студид Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Хаш Эрдэнэ хүрэлцэн ирээд байна. Сайн байна та? Сайн байна. Цаг гарган хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бас Монгол улсын түүхэнд маш чухал үйл явдал боллоо. Ногоон өртөө тий электрон цахилгаан автомашин цэнэглэх станцуудыг Монгол улстай бид бүхэн байршуулад ашиглалтанд орууллаа шүү дээ. Ингээд таны сэтгэл ямар байна? За өнөөдөр манай хамт олонны хувьд маш чухал бөгөөд маш баяртай өдөр тохиож байна. Яагаад гэвэл бид нэр өнөөдөр ерөнхийдөө 6 сарын 1-ээс бид нэр энэ төслөө эхэлсэн. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгээд тэрэн дээр болохоор бид нэр 2 жилийн хугацаанд нийтдээ 500 цахилгаан цэнэглэгч суйрлуулахаар ингээд төлөвлөж байгаа. За 6 сараас 7 сарын хугацаанд бид нэр нийтдээ одоогийн байдлаар 13 байршилд 30 цахилгаан цэнэглэгчийг суйрлуулад өнөөдөр одоо бүгдээр ингээд ажиллаад ашиглалтанд ороод эхэлж байгаа юм. Тийм учраас энэ бол манай төслийн бодит үр дүн. Тэгээд дээр нь манай иргэд одоо хүмүүс аж ахуйн нэгжүүд маань бүрэн одоо эдгээрийг ашиглаж үйл ажиллагаагаа явуулах боломжтой болоод ирж байгаа. За дээр нь мөн ялгаагүй энэ одоо ногоон шилжилтийн цахилгаан тээврийн хэрэгслийг илүү одоо ашигладаг болох энэ бензиний одоо хомсдлоос өөрсдөө одоо хамгаалах тийм ээ энэ бүхэнд бол эхлэл болж байгаа гэдэг утгаараа бидний хувьд бол маш чухал өдөр тохиож. Баяр хүргэе. Тэгэхээр яг цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлж одоо цэнэглэх өртөөнүүдийг байгуулснаар эдийн засгийн болон байгаль орчны ямар үр өгөөжүүдийг авчрах вэ? За юуны түрүүнд энэ цахилгаан цэнэглэгчнүүдийг бид нэр ингээд суйрлуулж дэд бүтц байгуулна гэдэг маань өөрөө Монгол улсын хувьд шинэ бизнес, шинэ төрлийн бизнес болж байгаа. Тэгэхээр цахилгаан цэнэглэгч угсардаг компаниуд, за энийг цаашдаа засвар үйлчлэгийг нь явуулаад ажилуулах компаниуд гэх мэтчлэн эдгээр бүх одоо бизнес бол шинэ бизнес. Тийм ч учраас бид нар бол танхим гэдэг утгаараа бид нар энэ чиглэлээр ажиллах сонирхолтой байгаа жижиг дунд бүх төрлийн компаниудыг чадваржуулах ажлуудыг бол юуны түрүүнд тэгэхээр энэ бол шинэ бизнес, шинэ би одоо аж ахуйн нэгжүүд чадагчна гэсэн үг нэг талаасаа. За нөгөө талаасаа одоо байгаль орчин нийгмийн хувьд бол маш өндөр одоо өгөөжтэй төсөл гэж бид харж байгаа. Тийм ч учраас бид нар бол нийгмийн хариуцлагын төсөл гэж явж байгаа. За яагаад ингэж юм гэхээр одоо бид нар яг одоо бензин түвшний хамаарлаас маш хүнд нөхцөл байдалтай тийм ээ. Бензин түвшний үн нэмэгдэх хандлагатай байгаа дэлхийн зах зээл дээр. Тийм ч учраас бид нар энэ цахилгаан одоо автомашиныг хэрэглэх энэ хэрэглээрөө өссөн хүсээгүй ерөнхийдөө шилжиж эхэлж байна. Тийм ч учраас энэ чиглэлээр ингээд бид нар энэ цэнэглэгчнүүдээ суйрлуулад эхлэхээр ирээдүйн 5 жил буюу 2030 он хүртэл бид нэр 200 сая орчим Америк долларын гадагшаа улс валютын урсгалыг бид нар Монгол улсад үлдээн гэсэн ийм тооцоо гарсан. За нөгөө талаараа байгаль орчин мэдээж маш өндөр өгөөжтэй. Өнөөдөр Улаанбаатар хотын агаарын бохирдлын бараг 30 орчим хувь нь машины утаанаас үүдэлтэй. Тийм учраас энэ утаа бол багасхаас гадна ойролцоогоор 33 мянган айлын яндан буулгасан хэмжээний ийм хүлэмжийн хий бид нар бууруулах боломжтой болж ирнэ. За иргэдийн хувьд бол одоо мөн түлшний үнийн өсөлт болон одоо автомашины сервис үйлчилгээ гэх мэт энд гаргадаг байсан зардлууд нь бол мэдээж ирээд хэмнэгдэнэ. За аж ахуйн нэгжүүдийн хувьд бол мөн одоо дийлэнх аж ахуйн нэгжүүд маань ачаа барааны тээвэрлэх энэ үйл ажиллагаа нь бол түлшээр явдаг тийм ээ. Тэгэхээр энэ бол маш өндөр үнэтэй байгаад байгаа. Тийм учраас энэ цахилгаан автомашин руу шилжснээр маш хэмжээний түлшний зардлаа хэмнэх боломжтой болж ирнэ гэсэн. Тэгэлгүй яхаа. Тэгэхээр та 6 сарын 1-ээс төсөл маань дөнгөж эхэлсэн гэдэг. Тэгээ өнөөдөр 8 сарын 24-ний байдлаар маш богино хугацаанд хэрэгжсэн байна шүү дээ. Энэ ер нь ийм богино хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд гол нь одоо юу нөлөөлсөн бэ? За юуны түрүүнд бидэнд итгэж хандив хөрөнгө оруулалтаа хийсэн манай дотоодын аж ахуйн нэгжүүдийн санхүүжилт бол маш чухал байлаа. Одоогийн байдлаар бол бид нэг 10-аад компаниас хандив хөрөнгө оруулалт аваад энэ төслөө санхүүжүүлээд ингээ явж байна. За бас нэг чухал хүчин зүйл юу байсан бэ гэхээр манай залуучуудын одоо ур чадвар байлаа. Манай багт ажиллаж байгаа. За дээр нь манай энэ цахилгаан цэнэглэгчийг суйрлуулахаар ингээд сонгон шалгаруулалтанд тэнцээд ороод ирсэн 10-аад аж ахуйн нэгжүүд байна. Тэр эдгээр аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд манай багийн залуучууд ер нь бол манай залуу үе бол айгүй мундаг байлаа гэж бодож байна. Тэгэхээр энэ бол яхаа аргагүй манай залуучуудын энэ чадах бол энэ төслийг урагшлуулахад цаг хугацаанд бид нар амжиж хийхэд бол маш чухал байлаа. За гурав дахь нь бол мэдээж мөн ялгаагүй манай энэ залуу мэргэжилтнүүдийн хандлагын асуудал байлаа.
бүгдээрээ л хийчи, бүтээчи, энийг цаг хугацаанд ажиллаа амжуулъя гэдэг бүгд нэг зүгт хамтдаа ингэж хүчтэйгээр хамтарч оролцож нэг баг болж ажилласан нь бол маш чухал нөлөөлсөн гэж бид нар бол харж байна. Тийм. Тэгээ бас яг зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй орон нутгуудад ч гэсэндээ цэнэглэх станцыг байгуулнаа гэдээ ярьж байсан. Энэ талаараа бас та илүү дэлгэрэнгүй хэлж өгөөч. За бидний хувьд 2026 онд багтаагаад нийтдээ Улаанбаатар хотод бол 80, хөдөө орон нутгад бол 30 цахилгаан цэнэглэгчийг суурилуулахаар ингээд төлөвлөсөн. За одоо бол бид нар энэ жилдээ багтаагаад хойшоо одоо дотоодын нөгөө жуулчид маань хамгийн их явдаг төв зам дагуу бол бид нар энэ жилдээ юуны төрөнд байршуулна. Тухайлбал хойшоогоо Хөвсгөл, Хатгал, за урагшаага замын үүд, тэгээд Архангаа, Үүрхангаа, Хар хорон гэдэг гол одоо төв зам дагуу энэ байршлууд дээр бид нар 150 орчим километрийн асфальттайгаар ингэж юугаа цэнэглэгчнүүдэд байршуулна. За эхнээсээ бол элсэн тасархаач гэдэг юм уу тийм ээ. Эхнээсээ нөгөө Улаанбаатар хотоос гараад 100 км-ийн асфальттайгаар очоод цэнэглэх энэ өртөөнүүдээ бол бид нар байгуулад эхэлсэн явж байна. Одоо компаниуд маань тухайн одоо орон нутгийн иргэд, тухайн орон нутгийн аж ахуйн нэгжүүд манай одоо энэ хэсэгт ингээ байрлуулаач гэдэг ийм төсөлтүүдэд өгөөд бид нэр техникийн нөхцөл байдал болон яг одоо аслалын хэмжээ гэх мэт энэ шаардлагатай хүчин зүйлүүдийг харж ингээд нөгөө хаана байрлуулах уу гэдэг эхнээсээ техникийн зөвшөөрлүүдээ аваад одоо угсралтынхаа ажлуудыг орох гээд ингээ бэлдээд явчихна. Тэгэхээр Улаанбаатар хотын хөдөлтааны танхим маань ер нь COP17 хуралд ямар байр суурьнаас оролцож байгаа вэ? За бидний хувьд бол COP17-г манай аж ахуйн нэгжүүд, манай гишүүд бидний хувьд бол ерөнхийдөө бол маш их дэмжиж оролцож байгаа. Яагаад гэвэл яахаа аргагүй аж ахуйн нэгж ямар нэгэн байдлаар бизнес хийнэ гэдэг маань өөрөө нэг талаасаа тухайн бизнес байгаль орчинд нөлөөлдөг, нөгөө талаасаа байгаль орчин буцаагаад тухайн бизнес байх уугүй юу гэдгийг нөлөөлдөг. Тийм учраас ийм угаасаа энэ өөрөө цикл учраас бид нар яахаа аргагүй байгаль орчны асуудлыг ярьж хөндөх ёстой. Бид нар өөрсдөө яаж нөлөөлж чинь, нөгөө талаасаа байгаль орчны өөрчлөлт биднэрт яаж нөлөөлж чинь гэдгийг ярьж цаашдаа бид нар яаж ажиллах вэ гэдэг энэ бодлогоо зөв тодорхойлох нэг бол аюул чухал байгаа. Нөгөө талаараа яг энэ асуудалтай холбоотой бусад улс орнууд яаж ажиллаж байна? Бид нар туршлага судлах хэрэгтэй байна. Өөрсдийнхөө туршлагыг ч гэсэн гадныхан танилцуулах хэрэгтэй байна. Харилцан суралцж бид нар өнөөдрийн байгаль орчны энэ нөхцөл байдалд яаж ажиллах вэ гэдэг тодорхой болж нөгөө тогтвортой хөгжлийнхөө ирээдүйн чиг хандлагаа бид нар бол тодорхойлно гэсэн. Мөн одоо бид нар энэ одоо COP17-д өнөөдөр манай танхим яаж оролцож байгаа гэхээр өнөөдрийн энэ төслөө бас танилцуулж оролцож байна. Яг л энэ төсөл маань өөрөө ирээдүйн одоо тогтвортой ногоон шилжилтэд шилжихэд Монгол улсын хувьд бол дид үтсийн анхны суурийг бий болгож байгаа учраас цаашдаа бид нар бас энэ олон улсын зах зээл дээрээс бас хөрөнгө оруулалт татах шаардлагатай болно. Тийм ч учраас одоо гадны яг энэ мэрэгжлийн хүмүүс бас өөрсдөө танилцуулаад бид нар юун дээр зөв байна, юун дээр алдаж байна, яаж цаашдаа бид нар энийг өргөжүүлж болох вэ гэдэг дээр ярилцаад явж байгаа нь энэ бол маш чухал. Тэгээ өнөөдөр бас яг нээлтийн үеэр ерөнхийлөгч үг хэлжсэн шүү дээ тий. Бид нар заавал гадаадаас хөрөнгө оруулалт хүлээхгүйгээр дотооддоо өөрсдөө нэгтгэж нийлээд ийм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломж бүрдсэн гэдэг. Тэгэл 10 та компани нэгдээд санхүүжүүлсэн гэдгсэн. Энэ нь ямар учиртай вэ? Одоо яагаад ганцхан компани ч юм уу тий төхөөлөө хийх боломж ер нь байсан болоо? За яг цэвэр бизнес талаасаа харах юм бол энэ одоохондоо бол бизнесийн ямар ч боломжгүй төсөл. Яагаад гэвэл хэрэглэгч нь маш цөөхөн байгаа юм. Тийм ч учраас бид нар энэ хэрэглэгчийг нь илүү олон болгох энэ суур дэд бүтцийг байгуулж байгаа. Тэгэхээр нэг компани ийм бизнесийн орлого олох боломжгүй төсөл дээр бол өөрөө хөрөнгө оруулалтаа хийгээд явна гэдэг бол боломжгүй. Тийм ч учраас олон аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтарч энэ дэд бүтцийг байгуулъя гэд явж байгаа шалтгаан нэг талаас юм. За нөгөө талаасаа нөгөө бидний санхүүжилтийн гол их үүсвэр маань хандив хөрөнгө оруулалт буюу татварын хөнгөлөлт эдлэх сонирхолтой компаниуд манай энэ нийгмийн хариуцлагын төсөл рүү хөрөнгө оруулалтаа хийж байгаа. Тэгэхээр энэ өөрөө нөгөө татварын хөрөнгөлөлт гэдэг маань өөрөө бид нар нэгдэж хамтарч энэ ажлыг хийлээ. Одоо биднэрт энэ хөнгөлтийг маань үзүүлээч гэж ингэж нэгдсэн зохион байгуулалттайгаар явж байгаа нэг шалтгаан. За 3 дахь нэг шалтгаан юу гэхээр бид нар одоо хамгийн анхны энэ бизнес анх удаага орж ирж байгаа бизнес. Тэгэхээр энийг ингээд
задгаа ямар нэгэн бодлогогүй те хин дуртай нь оруулж ирээд ямарыг ч хамаагүй оруулж ирээд энэ нь өөрөө нэг талаасаа энэ нөгөө аюулгүй байдал талаасаа иргэдийн өмч хөрөнгө амь насны аюулгүй байдлыг бид нар хангах ёстой. Нөгөө талаасаа ямар нэгэн юм нэгдсэн бодлоготойгоор анхны суурийг тавьчих юм бол тухайн энэ бодлогодоо үндэслээд дараагийн хөрөнгө оруулалтууд орж ирэх боломжтой болно. Тэгэхээр анхнаас нь бид нар нэгдсэн бодлоготойгоор зөв зэгцтэй энэ дэд үтцийг байгуулах ёстой маа гэдэг утгаараа бид нар ингэж нэг дор танхим дээрээ нэгдэж ингэж манай хувийн үйлчлэг хамтарч ажиллаж байгаа гэсэн. Эцэст нь хамгийн сүүлийн асуулт танаас ер нь энэ Монгол улсад зохион байгуулж байгаа COP17 хурлаас ямар үр дүн гараасаа гэсэн хүлээлттэй байгаа вэ? За юуны төрөнд одоо хувь хүнийхээ хувьд гэхэд бид нар монголчууд бид нар юу анзаарж байгаа шүү дээ. Манай цөлжилт бол нэлээд нэмэгдэж байгаа. Тэгээ газрын дороотлол бол нэлээд нэмэгдэж байгаа. Энэ өөрөө манай уламжлалт нөгөө нэг бэлчээрийн мал аж ахуй гэдэг салбарыг үндсэндээ байхгүй болгочих аюулыг бий болгоод байгаа учраас би бол энэ COP17 гэдэг одоо энэ том арга хэмжээний хүрээнд бэлчээрийг бид нар яаж зөв ашиглах ёстой юм. Бэлчээрийн одоо дороотлоос яаж сэргийлэх ёстой юм. Энүүгээрээ дамжуулаад бид нар олон жил одоо үндсэндээ одоо дэлхийд ганц үлдчихэд байгаа энэ уламжлалт мал аж ахуйн салбараа бид нар яаж тогтвортой дараагийн түвшинд хүргэх вэ гэдэг энэ үндэс суурийг ярилцах нь айгүй чухал гэж тэр тарж байгаа. Нөгөө талаасаа энэ цөлжилтийн эсрэг одоо дэлхийд даяараа л энэ бол асуудал болж байна тийм ээ. Усны хомсдол цөлжилт гэдэг. Тэгэхээр энэ нь өөрөө эргээд нөгөө аж ахуйн нэгжүүдэд, иргэдэд бүгдээрэнд нь л сөргөөр нөлөөлж байгаа учраас бид нэр ирээдүйд үүсч болох эрсдлийг өнөөдөр ярилцаад яаж тэрнээс сэргийлж болох вэ гэдгийг ингэж нэгдсэн одоо ойлголттой нэгдсэн бодлоготой болох нь аюул чухал гэж харж байгаа учраас энэ талаар бол тодорхой үр дүн гарна гэдэгт бол итгэлтэй байна. За цаг гарган ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ бид бүхэн Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Хаш Эрдэнэтэй уулзаж түүний байр суурийг сонслоо. COP17 шууд амжилтын хөтөлбөр үргэлжилж байна.